Сайс руу нэгдүгээр хагас жилийн буюу хагас жилийн үнэлгээг хэрхэн илгээх вэ? За үүний тулд үндсэн 3 тохиргоо бидэнд хэрэгтэй. Юун түрүүнд их нүүдэл дээрээ хийгцэг хичээлийн тохиргоог бүгднгийн эсэс рүү илгээнэ. Ингийн тулд та нэгдүгээр алхам хичээлийн тохиргоос руу ороод хөтөлбөрийн төвшөнгөө ангиа сонгож жагаад за тухайн хичээлийн тохиргоог анги бүр дээр бүгднгийн чеклээд эсэс рүү илгээнэ. За нэгийн Б гээд тухайн талбарыг солих үед яг чеклэгдэх ёстой талбарын чек авагдсан хэрнээ бүгдийг сонгох дээр хэрвээ чектэй байх юм бол та заавал энийг дарж цуцлаад дахиж чеклж бүгднгийн идэвхтэй болгож жагаад эсэс рүү илгээнэ гэдгийг анхаараарай. Гэх мэтчлэнгээр бүх анги бүлгээ хичээлийн тохиргоог нь эсэс рүү илгээнэ. Үүний дараагаар сайс дээр одоо очсон байгаа хичээлийн тохиргоог буцааж татаж шалгах шаардлагатай байгаа. Ингийн тулд бүгдээрээ эсэс мэдээлэл солилцоо хэсгийн хөтөлбөр цэсэн дээр дарахаар хамгийн доод талд нь хичээлийн тохиргоо гэдэг цэс байгаа. Үүн лүгээ ороод хөтөлбөрийн төвшин болгоноор нь ерөнхийдөө 3 удаа татгал болно. Эсэсээс татах гэж дарчна. За яг одоогоор би 49 хичээлийн тохиргоог эсэс рүү илгээсэн 49-үүлээ татагдчихлаа. Одоо үүнийгээ чеклж байгаа их нүүдэлтэй хадгална. За ингэснээр ерөнхийдөө цаанаа байгаа тухайн багш бүр дээр хичээлийн тохиргооны дүн нь эсэс рүү явах боломжтой болж байгаа гэсэн үг. За хамгийн сүүлийнх нь. Дээрээ эсэс рүү хагас жилийнхаа дүнгэлгээнэ. За ангийн тулд нэгдсэн хяналт үнэлгээ 2 ангиар гэдэг цэс рүү орно. За нэгдүгээр хагас жилээ сонгоод бага боловсруулаа сонгоод харах гээд харахад бүх ангиуд чагсаад гараад ирнэ. За нэгээ аваад ангид ордог. За энэ дүрслэх урлаг гэдэг хичээлийг ч юм уу те яг дүнтэй хичээлийн батлагдсан хичээлүүдийн дүнгэлгээ жишээлх юм бол за энэ хүн ба орчин гэдэг хичээлийн дүнгэлгээхтэй уртлынх нь ногоон бүрийн кижэк дээр дарна. За эсэс рүү хэрвээ илгээсэн байх юм бол эсэс рүү илгээсэн гэдэг энэ илгээх товчонд гарч ирдэггүй. Эсэс рүү илгээгээгүй дүнгуудээ олоод яах нь эсэс рүү илгээнэ. Тэгэхээр энэ бол батлаад эсэс рүү илгээгээгүй байгаа. Доош нь гүйлгээд харахаар энд эсэс рүү илгээх гэдэг товч маань гараад ирнэ. Тэгэхээр бүгдийг чеклж сонгоод эсэс рүү илгээх гэдгээ дараад ингээд нэгдүгээр хагасын жил хичээл болгоноор сайс руу илгээгдэж байгаа гэсэн үг шүү. Менежерийн програмнаас. Одоохондоо хөгжүүлэлт нийтээр нь хийгдэхгүй заавал бүлэг тус бүрээр нь хичээл тус бүрээр нь хадгалдаг учраас та бүхэн маань менежерийнхаа програмаас эсэс рүү нэгдүгээр хагас жилийн үнэлгээгээ ингэж илгээж болох нэ.